Хэрнээ төрийн хамгаалтанд байдаг. За үндэсний аюулгүй байдалтай холбоотой малын эрүүл мэндийн асуудалд төр дахин оролцож эхэлнэ. Олон жилийн турш малчдын тавьсан санал биелэлээ олж сум бүрт мал эмнэлгийн тасаг байгуулагдах юм байна. 60 гаруй сая толгой малтай эдийн засгийн эргэлтэнд оруулах том зорилготой Монгол улс. Гэвч мал эмнэлгийн хувьчилж малчт нь хариуцлага гуулсноор малын өвчлөл улам бүр нэмэгцээр байна. 50 жилийн туршид нэг ч удаа бүртгэгдээгүй цэцэг өвчин энэ жил гэхэд Монгол улсыг бүрхлээ. Гоцалдурт шүлхийн мялдсан жилбэр гарч Монгол орны дийлэнх газар голомт бий болсон. 18 жилийн өмнө гаргасан Монгол улсын шийдвэр энд буруутай юм. Мал эмнэлгийг хувьчилж малчтад өгөх хариуцлага үгүй хийсэнтэй холбоотой. Арьширны үйлдвэрүүд хоньны 100 нэхийн худалдаа аваад боловсруулахад ердөө 30% чанарын шаардлага хангаж байна. Хачих хувалц, шивэнд бариулсан арьс, хамгаалах эм бэлтгэлийг цагтан өгдөггүй зовлон юм. Тийм учраас малын эрүүл мэндийн хуулийг Монголын төр хэлэлцэж эхэллээ. Одоо бол ингээд нэр томьёоны хувьд энэ бүтцийн хувьд бол тэр үеийг бодоход 2 хуваагаад одоо бол их том дэвшил бас хууль цаасныхаа хөгжлийн хувьд бол овоо дэвшилтэй орж иржээ гэж би бол энэ хуулийг бол ингээ үзээ сууж юм. Тэ. За ингээд ерөнхий зарчмыг бол дэмжиж байгаа юм. Ер нь бол хуучин бас одоо тогтолцооны үед чинь хөдөө аж ахуй аж үйлдвэрийн хамсал гэдэг нэг юм ярьдаг байсан юм аа. Итгэмжлэлтэй малын эмч дангаараа эсвэл итгэмжлэлтэй малын эмчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан хуулийн этгээд ингэж мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулж болно гэж. Тэгэхээр итгэмжлэлтэй малын эмчтэй гэрээ байгуулсан зүгээр ямар ч хамаагүй компани ингэж мал эмнэлгийн үйлчлэгээ явуулж болох юм уу? Одоо энэ дээр бол тэгжил уншигдаад байгаа юм. Ер нь малын эрүүл мэндийн асуудал, малын чанарын асуудал, бэлчээрийн дороотол, малчдын нийгмийн асуудал гэдэг энэ зохиц байдлаар энэ хувьцаат компани хэлбэр рүү шилжүүлж одоо малчид болгон бол анхаарах харьяа байгуулах гэдэг зүйл байхгүй. Ер нь үндсэндээ нэг тийм жалгын нэг хуучнаар нэг амиа аргацаасан хэлбэртэй ийм аж ахуй болж хөгжөөд байдаг. Энээсээ шалтгаалаад малын чанар, эрүүл мэнд, удам ухшил маш олон асуудлууд хаягдж байгаа.